Монгол эх оронд маань анх удаа ард түмний сандас суулгаар кино бүтээх зорилго өгөх эрхэм нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилж. Яг энэ одоо киноны төрөл жанрын талаар киноны эрхэм зохиолчтой бид уулзахад бид болсон байна. Яг одоо бид бүхний урилгыг хүлээн авч студид маань зохиолч Шүдэр Цэцэг, манай киноны бас зохиолч бид бүхний сайн мэдих Дэв амьдралын амт миний хурцлэгчлэн олон киноны зохиолыг амжилттай бичсэн манай зохиолч Ниягом. Үзэгч бид бүхэнд бас сонирхолтойгоор манай би чам таартай киноны 2 дахь ангийг амжилттай зохиолч энийг дэлгэцийн бүтээл болгосон Батар Исмаа манай хүрэлцүүлсэн байна. Эдгээр эрхмүүдтэй киноны төрөл жанр хийгээд магадгүй өнөөдрийн Монголын үзэгчдэд та бид бүхэнд киноны ямар төрөл илүүтэй хэрэгтэй байгаагаар зохиолчтойгоо хүрнэ ярилцгаая. Мэдээж кино зохиол гэдэг бол киноны хамгийн их охин байж идэг. Тэр санаа хаанаас урган гардггүй. Кино зохиол бичгээд бас олон систем байна л да. Системчилсэн. Зүгээр нэг бичихгүй. Кристофер Воглер юм уу? Роберт Маккигийн онлоор биччихлээ. Тэгэхээр энэ талаар бас кино зохиолыг яаж бичих үү гэдэг талаар нэлээх ярих баг. Тэгэхээр Миягон бахаас яриагаа эхлэе гэж бодож байна. Кино зохиол бол одоо сүүлийн жилүүдэд Монголд яг хөгжиж эхэлж штэ. Ер нь бол яг урд нь манай хуучны киночид бол кино хийдэг л байсан л да. Кино зохиол бичдэг байсан. Тэрийг бодох юм бол одоо орчин үеийн залуучууд юунаас яаж одоо жишээ нь кино зохиолоо эхэлж ийнэ гэхээр үндсэндээ бол үргэлжилсэн үгээр бичдэг байсан. Тэр хуучныхныг бодох юм бол шууд одоо нөгөө кино зохиол болсон тий. Нөгөө original screenplay гэж тэрнээс нь эхэлж бичиж эхэлж ийн л да. Тэгээ залуучууд бол яг л адилхан нөгөө өөрсдөө бичээд өөрсдөө найруулах арга замаар явж штэ. Гэтэл дэлхийд энийг одоо жишээ нь бид нар яаж кино зохиолыг бичдэг юм бэ? Зохиолоо яаж одоо босгох уу? Тэр улаан шугамаа яах уу? Дөрүүдийн характерыг яаж усах уу гэд их олон нөгөө бидний мэдэхгүй байгаа тий. Бидний одоо нөгөө хүнээс бас суралцаж амжаагүй байгаа зүйлсийг айл хэдийнэ хийцсэн. Тэрийг ингээд системжүүлсэн тий. Дэлхийд одоо баг 14-5 кино зохиолыг яаж бичих тухай тийм систем одоо онол гэх юм уу да тий. Онол гарцсан байх жишээтэй тий. Одоо бол бид нар яг тэндээс суралцаал явж байна. За манай яг дунд үеийнх нь бол их хвчлэн нөгөө хуучны зохиолчтой бас түлхүү ажилладаг байсан ч гэдэг юм уу. Миний зүгээр бодлоор бол тий. Тэднэрээс бас их олон зүйлийг суралцсан юм шиг байна л да. Тэр утгаараа арай илүү нөгөө бичээ туршлагажаад явцсан. Яг одоо бидний насны залуучууд болохоор нэг тийм бэрхшээл байгаад байдаг. Тэгээ тэрийг л одоо өөртөө суралцаад ингээд бичээл нөгөө киногоо нэг хэсэнд нээгээл туршаад тэгээд янз янзаар үзээд явчихлаа. Дэлхийн кино урлагт бас нэг ийм киноны бас шинжилэл гэх юм уу эсвэл киноны бас нэг өрмөц үйл явдал болж байна. Өөрөөр хэлбэл өмнө гарч ирсэн киног дахин тодорхой хугацааны дараагаар дахин тэр киноны үргэлжлэл эсвэл тэр киног арай өөр хувилбараар бий болгох гэдэг ч юм уу. Үүнтэй адилхан өнгөрсөн онд манай Hero Entertainment-ийн бүтээл урчнан гэдэг тийм ээ. Би чамд хайртай 2 кино үзэгчийг бидэнд байлдан дагуулж анхаарлыг татчихсан. Тэгэхээр энэ киноны санаа энэ зохиол бичих явцад Батар Исмаад ямар бодож ирсэн бэ? За ер нь бол кино урлагийн одоо мондог найруулагч нарын үндсэн зүйл бол нэгдүгээр кино маань нэгдүгээр кино зохиол, хоёрдугаар кино зохиол, гуравдугаар кино зохиол гэж хэлдэг. Тэр зохиол бол хамгийн чухал зүйлтэй. Зохиол гэдэг маань ерөөсөө энэ кино урлагийн гол одоо дэвсгэр зүйл маань өөрөө кино зохиол байгаа юм. Зохиолынхаа төвшин дээр асар сайн одоо бүтэцтэй сайн хийгдсэн зохиол бол өөрөө тэр киног тэр чигт нь авч явж яадаг зүйл байдаг. За яг хуу одоо бол нөгөө ер нь хуучны бүтээлчдийн хийсэн одоо нөгөө би чамд хайртай бол надад тэр дүрийн хувьд бол маш гайхамшигтай дүр бүтээгдсэн байсан. Тэр дүр ахаад явах угаасаа бол энэ нэг характер миний хийсэн бүтээсэн зүйл биш ээ. Юу гэхээр урд нь бодтой их сайхан гаргаад ирсэн дөрүүдийн цаашдын хувь заяагийн шийдсэн болохоос биш энд бол нэг актер том одоо зохиолчийн зүгээс бол нэг актер цоошин зүйл бол байгаагүй. Гэхдээ энэ бол бас их сонин зүйл юм байлээ л дээ. Юу гэхээр кино урлаг маань өөрөө хүмүүсийн оюун санааны ертөнц учраас тэр ертөнц ахаад нөгөө амьд юм шигээр явж яадаг. Тийм учраас эргээд хоёр дахь дүрийг гаргаад ирэхэд хүмүүс яг л тэрийг одоо бодит хүмүүс гэмтээр ингээд төсөөлж чадчихдаг. Тэгээ ийм гайхамшигтай оюун санааны амьдрал байдаг учраас энэ киног бас ингэж давтаж хийж цааш нь өргөжлүүлэх тийм хүсэл бол хүмүүст явж идэг юм байлээ. Энийг бас орсууч гэсэн 70 дагамд гарч ирсэн мундаг кинонуудаа одоо ахаад 2 дугаар ангуудын эдрийг хийгээд ирж байна. Энэ бол хүмүүст өгүүлэгдэж идэг тийм зүйл байдаг юм байна л та. Тэргээрээ бас энэ би чамд хайртай кино бол бас үзэгчдийн эрэлт хүрэх хэрэгцээнд бас хүрсэн гэж бодож байна. Хэрвээ үзэгчид санаж байгаа бол киноны төгсгөлд үрлээ нөгөө үлгийтэй хүүхдэд тэрвэрэд цонхон дээр зогсож идэг хэсэг үүдэг тий. Тэгэхээр золбоо бол нэг 12 сар төрсэн хүүхд байхаар гэтэл одоо киноны 2 дугаар анги дээр 100 төрсөн өдөр болдог. Энийг яагаад тэгж шийдсэн бэ гэж?
манай киночид ч бас ингээд нөгөө цагаан хугацааны нэг юм зовлонтой байгаа шүү дээ. Тэрэн дээр тийм фантастик орсон байлаа хойно. Тэгэхээр манай үзэгчид бол үнэхээр бас боломж олгож байгаа. Яг бол киноны психологи бичиж киноны ертөнцид энэ кино код нэвтээ гэсэн хин нэгэнд маань хүсэж магадгүй. Тэр би шүд эрцгээс сумаар байна л да. Саяхан бас Улсын драмын эрдэнэ театрын тайлснаа Ану хатан гэдэг энэ гайхамшигтай жүжиг өөрөө таны арман байсан тийм ээ. Тэр энэ маань жүжиг болж тайлсны бүтээл болж гайхамшигтай бас амьдралаа. Тэгэхээр магадгүй бас та үзэгчийн хувьд, уран бүтээлчийн хувьд Монголын киноны ертөнцид ямар киноны төрөл жанр илүү дутаад байна тийм ээ. Магадгүй илүү дэлхийд магадгүй олон танигдах. Эсвэл таны хувь өслөөр ямар киноны төрөл илүүтэй зөнхөлбөл танд илүү зохимжтой санагддаг вэ? Яг киноны хувьд надад яг кино бичижсэн туршлага бол байхгүй. Миний зохиолыг хүмүүс эрхийг аваад кино болгожсэн л нэг удаагийн явдал байдаг. Бид одоо нэг хүнд оногдох түүхэн үйл явдал ч юм уу эсвэл түүхэн хүмүүсээрээ бас Азтай их баялаг хүмүүс юм байна л та. Азийнхан бид чинь бас өөр ингэсэн түүх соёлтой хүмүүс гэдгийг харуулах хэрэгтэй болсон. Гэтэл зөвхөн Азтай биш дэлхийд ноёрхож байсан тийм шар арьснууд гэвэл Монгол үндэстэн. Тэгэхээр бидний бас нэг бахархал бол түүхэн сэдв. Тэгээд хоёрт одоо энэ солонгосыг харж байхад кино урлаг эдийн засаг хоёр нь хамт өсөж явхдаа түүхэн тийм баялаг биш. Ихэнхдээ л бусад орны юм дарангуулд ор байсан, Монголын дарангуулд ор хүртэл их удаан байсан гэж байна ш. Тийм орон мөртлөө маш олон хаан хатан жанжинтай мэтэр ингээл кино бүтээгээл тэгээд тэрийн дэлхийд даяар үзэл солонгос соёлын юм бас нэг төрлийн дэлбэрэлт болж байна. Тэгэхээр одоо монголчууд бид солонгосын хажууд бол бүр хамаагүй илүү бахархалт түүхэн хүмүүсээр одоо их учраас тэр түүхэн кино руу төр засган ч гэсэн за заавал төр засгаас гуйж байгаа юм шиг л да. Ерөнхийдөө тэр бодлогыг тийшээ чиглүүлвэл зүгээр юм уу гэж бодсон. Таны тавьж байгаа жүжигүүд яг хийсэн кинон яг таны сэтгэлд би яг энийг өгүүлэх гэсэн юм а гэдэг сэтгэл чинь хүрсэн үү? За киноны хувьд бас энэ киноны нэвтрүүлэг учраас. Жишээ шүрэн богоовч л миний сэтгэлд хүрээгүй л дээ. Шүрэн богоовчийг анх гавьяач жүжигчин Батцэг хичээг өсөлтөр тийм сериалын зорилттайгаар тэгээд би бас бодсон тэр 50-ны солироо од гэдэг кино Азиг нэг хэсэг байлдан дагуулсан ш. Тэгээд том охиноо харсан чинь бүр ерөөсөө тэр солирын одоор амьсгалж исэн. Тэгээд харсан чинь нөгөө түрүүн бидний хэлдэг давталт гэдэг шиг 50-ны дараа солонгосод бас хийсэн тий. Тэгээд тэр альж хувилбар нь дандаа нөгөө дөрвөл маш гоё од залуучуудын хийсэн одоо тоглосноор ингээд дэлхийн одоо ялангуяа Азийн залуучуудыг байлдан дагуулж байгааг харчаад би Монгол хүүхдүүдэд өөрийн гэсэн шүтээ хэрэгтэй юм уу гэсэн бодлоор бас нэг тийм солирын од маягаар дөрвөн монгол залуугийн тухайд зохиол бичсэн боловч тэр нь тухайн үедээ сериал хийхэд мэдээж хэрэг мөнгө төгрөгийн байдлаас болоод хойшлогдсон. Гэтэл SAS Pictures-ийн нэг ангид кино олгож авахд маш олон одоо тэр бол тэдний ч буруу биш л те. Ерөөсөө нэг үйл явдал нь хумигдаад тэгээд дээрэс нь миний нэг зайлс хийдэг зүйл бол кинонд заавал нэг өвчтөн хүн оруулж ирдэг. Гэтэл яг миний тэр дургүй юмыг нэг өвчтөй охин оруулж ирээд хийцэн. Заавал хин нэг үнийг хэвтэрт оруулж иж үйл явдлыг өрнүүлэх аргыг сонгоцсон юм. Тиймэрхүү байдлаар сэтгэлд хүрэхгүй юм байх нь байдаг. Гэхдээ тэгэж кино олгож хийгээд тэнд нэг ч алдартай хүн тоглоогүй мөртлөө их амжилттай болсон.